Present and payments bestowed or extorted. Бэлэг ба төлбөр шагналуу ятгал. Neither an oath of allegiance nor any number of states could ensure loyalty of Russia's purported subjects as efficiently as payment from Moscow. Regular supply of such payments and presents to the local ruler and his noble was, in fact, the only way to secure natives' cooperation. Similar to other frontier concepts, system of payments and presents was a continuation of Golden Horde's practice, and it too was based on ambiguous and different interpretation by both sides. Оросд өмч байдлыг шаардахад бол Москвагаас гаргаж байгаа төлбөр хандгаа өргүүлэх барьцааны хүн авахаас илүү үр дүнтэй арга барил. Орон нутгийн эрх мэдэлтнүүд болон түүний ноёдыг байнга бэлэг болоод төлбөрөөр хангаж явах явдал бол орон нутгийнхантай харилцах хамгийн найдвартай арга байсан. Энэхүү төлбөрийн тухай төлбөр болоод бэлгийн тухай ойлголт бол Алтан Ордоны үед хэрэгжиж байсан үйл явц. Тэгээд энэ бол одоо хоёр тал төлбөр хураагч болон төлбөр төлөгч аль аль нь маш өөрөөр ойлгож тайлбарладаг ойлголт болсон байсан. By the time of Golden Horde's collapse, payments and presents had evolved into a complex system in which two couldn't have been easily separated from each other or distinguished from tribute and tax. From the mid-14th century, when Mongol Khans entrusted princes of Moscow with collecting tribute and tax from other Russian princes, Muscovites were regularly delivered tribute to the Khan's residence along with an assortment of other levies. Алтан Ордоны үед бол Татар болоод алб хоёр нь хоорондоо ялгаатай. Гэхдээ хооронд нь зааглахад маш хэцүү ийм бүрэлдэхүүн цогтолцоо оршин байсан. Монгол 14-р зууны дунд үеэс эхлээд Монгол хаад Москвагийн ванд бусад Оросын тайзнараас татвар авах эрхийг шилжүүлсэн. Ингээд Москва бол үргэлж Монгол хааны ордонд ясаг, дан, вихот, харай гэх мэт төрлийн татваруудыг эзлэдэг байсан. Russian princes specifically agreed to deliver to Moscow their part of tribute and yasak as long as Horde continued to demand them. There was always a hope that, God willing, if there is a change in the Horde, then my children should not pay tribute to Horde. But after the Horde's disintegration, such payments didn't cease. As late as 1531, Grand Prince Vasily III was still given the sole right to collect tribute and other taxes, Tatarskие protori, to be paid to Horde, Crimea, Astrakhan, Kazan, Kasimov, and all Chingizids serving Grand Prince. Оросын тайз ноёд бол Алтан Ордны шаардсан үед өөрсдийн татварыг Москвад илгээхэд бэлэн байдаг байсан. Тэгээд тэр үед бол бурхан ивэвэл хүүгийн Алтан Ордонд татвар төлөхгүй байгаас. Өөрөөр хэлбэл хүүгийн минь цаг үед Алтан Ордонд татвар төлдөггүй болчихсон тийм сайхан цаг үе ирсэн байгаасаа гэж залбирдаг байсан. Гэхдээ Алтан Орд задарсан ч гэсэн Алтан Ордны угсааныхын татвар төлөх явдал бол зогсоогүй. Жишээлбэл 1531 онд 3 дугаар Васили их ван өөрийн цуглуулсан татвараас Татарын татвар буюу Алтан Ордны Крим, Астрахан, Казан, Касимов болоод Чингисийн угсааны ордуудад татварын хувийг төлж байсан.